шаргалсан хавийн нутагтай аргад янгэр бичсэн хархиа төрөний уулстай амгадан хагийн хөдөөтэйчд үүргийн нуртай аян шууднуудсэн уус хэрэгс дадаатай хан хөхийн төрийн их тагтагтай бидээ ингэн бойдан гიშгтэй ихэл цуурын аялгуутай эдэр хөдрөр чүүдэн наадмын дэвжээнд ханхайсан эсгэрэг самшиг хөдгүүдэн түмэн ихэн дуудсан их чаргын өдгий уулс дэдвачин уус сайхан нутгийн эрхэм хөдөтэй хич таахындээ түүхэд 92 жилийн амрын цагт хадуу эндийг өргөмөчтэй Магна директори сайн бодлого хандах наран төрөлтсөн өөрсөн бооныхан торгон үзүүр өөрийн жаврт өнсүүлж цантсан энэгэр гол татангайг хэмтэрч мэддэг ховргоод хэрэгэд сарнаар хоёрон тодорч мандаг өөрсөн хижидвэ орчин цагийн хамгаалалт байгууллагаас үйлчлүүлжний түүхэн яруу алдарт 92 жилийн ам баярын хүрээнд зохион байгуулагдж байгаа эдийн засгийн төвийн 45 дугаар ангийн Жагсаадын талбайд их баяр наадам сайхан үргэлжилж түүхэд 90 жилийн арга хэмжээнд хүрсэн тахад баярлаж байгаа илэрхийлье. Монголын маршал бүгдээрээ Монгол Ардсын маршал Багтурууч Бэгзин Гаваны хөшөөний нийтийн арга хэмжээ их ястал төгтөр ихэд бэлмэлжээ. Баярлалаа. Энэхүү хөдөлгөөнд Монгол Ардсын Баатар Бэгзин Гаваны алдаргавьяг тайвхандэн алдаршуулан уушиг танилцуулъя. Бүгдээрээ Монгол Ардсын Баатар Бэгзин Гаваны 1926 оны 100 Овс аймгийн Өлгий сумын тогтхийн шилхэмээ газарт Малчин ард Бэгзин гэрэлд төрсөн байна. 1934 онд Овс аймгийн Өлгий сумын Бавсаргуудын 1-р ангид эссэн суралцж 1938 онд онц түнтэйгээр төгсөж баг боловсролыг эзэмшжээ. Эдхийн 2 дугаар дайны эхлсний хойдон буюу 1946 оны хавар Бэгзин Гаванын 20 настайд Ховд аймгийн төвд цэргийн ангид хуваарлагдсан алуу хааж хэсэг нөхдийн хамтаар байдаг богдын хязгаарт шилжиж байдаг богдын заставд эх орныхоо дархан хэлийг хамгаалах үүргийг гүйцэтгэж байхдаа Өссөн хэдэн арван илүү хүчтэй дайсныг өдөөсөн онцгой зөрг авгай самбаа гарган тулалдаж эх орон тусгаар тогтнодын төлөө аимшиггүй баатарлагаар алтан амаа зориулсан тасгийн дарга Түрүүч Бэгзин Гаваныг Улсын баг хурлын тэргүүлэгчдийн 1949 оны 1-р сарын 28-ны өдрийн 6-р тогтоолоор байлдааны гавьяаны улаан тугийн одонгоор нэхин шагнаж алуу хааж байсан заставыг байтг болгоно түүний нэрмжид болгосон өргөмжилсэн байна. 1971 оны 10-р сарын 13-ны өдрийн ардын хурлын тэргүүлэгчдийн зарилгаар Бэгзин Гаванд Монгол улсын Баатар хэмээх эрхэм хөдөлгөөний цолыг нэхэн болгожээ. Өдгөө 2016 онд Улс аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 5-р сарын 1-ний өдрийн 105-р тушаалаар Хэдийн зэргийн 245-р ангийн бүгд найрамдах Монгол Ардсын Баатар Бэгзин Гаваны нэрмжид болгоно томгогдсон байна. Баяр хүргэе. Эрхэгэлчин Түрүүч Гаваны сүрлэг сайхан хөшөөнүүд байдаг богдын заставд Овс аймгийн Улаангом хотод Овс аймгийн Өлгий суманд мөн бүгд найрамдах Монгол Ардсын Баатар Бэгзин Гаваны нэрмжид хэдийн 244 дугаар ангийн Баатруудын цогцлог хөшөөнд их ёслол тагилдар сүндэрлэж байна. Хөшөөний нээлттэй тоос хаашилнах хэмээн бүгд найрамдах Монгол Ардсын Баатар Бэгзин Гаваны нэрмжид эдийн засгийн 244 дугаар ангийн захирагч хоронд ган төмөр таныг хүндэтхэн гэрэн хамраа орон бодож байна.
Ахмадын хурааны дарга мэтгэл дэд хурандаа Батэрдэн таныг хүндэтгэн өрье. Мөн ахлагч даваач таныг энэхүү хөшөөний түүхэд үйлдэлтэнд оролцох хэмээн хүндэтгэн халуун гадагшдын нар өвтөж байна. Орчин цагийн хамгаалалт байгууллагын сүлжээний төвхөн ярилцлагатай 90 жилийн арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдаж байгаа нэгзийн Гиваны ийхүү сайхан чөлөө сэж хөшөө сүндэрлэн босож байгаад хэлчин мэд түүнийг баярлалаа. Хэрийн тасаг зэсгэс илвэж мандаг, зээрийн түмэн сөргөн адайж мандаг, нуурын цэнхэр мандад долгиж мандаг, нутгийн ханхар эрс догдож мандаг, Монгол улсын хэд тайван байна. Монгол улсынхаа дархан гэдгийг сахин хамгаалж их ариун улсыг эзэн болж алдар говьяаны төвчөө болсон эрхэм хүндэтэй тавигдхийн өмнө энэхүү хөшөөний үйл ажиллагааг нээж үх хэлнэ хэмээн Ахмадын хорооны дарга Батэрдэн таны дэд хурандаа Батэрдэн таныг хүндэтгэлийн хоймороо өрн дуудаж байна. За ингээд нийт ангийнхаа биелэлтүнд өнөөдрөө амар болгоо ялтгая. 2025 оны 1-р сард бид өхөө ангийн загшигтай уулзаад эх жил 2026 онд манай бид өхний одоо төрөл ангийн 50 жилийн тохиогч байгаа. Тэгээд одоо энд ойдоо зөрүүлээд ахмад хэлчдийн зүгээс бас ангийн биелэлтгүүдтэйгээ хамтраад ингээд одоо нэгэн арга хэмжээгээр төлөвлөе гэж ярилцсан юм аа. Тэгээд тэрнийхээ одоо үр дүн өнөөдөр ингээд бид өхөө ингээд нээлттэй хийгээд ингээд зогсож байна. Тэгээд энэ хөшөөг одоо бас мэдээж босгоход одоо эдийн засгийн хувьд одоо ахмад хэлчд маань одоо гол байрыг эзэлсэн. За нийтдээ нэг 132 одоо 132 ахмад хэлчээ одоо хандивын одоо өглөө өгч энэ хөшөөг одоо өдөө зэрэгтэй босгосон юм аа. За үүн дотроос одоо яг манай хотод амьдарч байгаа нэг 41 ахмад хэлчид, орон нутгад амьдарч байгаа 81 ахмад хэлчид байгаа. За энэ ахмад хэлчид гэсэн. За дээр нь бас нэг 8 одоо бас хүнийг би бас тодтож хэлгэсээ. За энэ 8 хүн болохоор бас маг энэ манай ангийг одоо бас тухайн цаг үед нэгэн цаг үед бид бүхэндээ мөр зэрэгцээ ажиллаж байсан одоо хүмүүс байгаа. За ингээд дэд хурандаа одоо инх цэцэг гэж байгаа. Манай хүнсний албаны дарга хийж байсан. За манай Сайндэр генералын гэрийн хүн. За та хүн мэдэх бах. За мөн манад жолооч хийж байсан одоо дэд хурандаа цолтой тэрийн гавьянд гарсан байгаа. Насанбат бас ингэ дэмжсэн. За манай санхүүгийн албанд бас насаараа ажилласан Лавжав гэдэг одоо ахлагч одоо сүүлд офицер болоо шүшүүд цолтой тэргийн албанд тэтгэвтэй гарсан байгаа. За манай ангийн каст одоо алтан каст хийжсэн алтны ихч бас энэ арга хэмжээнд бас дэмждэг үзүүлсэн алтны ихч. За тэгээ манай ахлагч болдын гэрийн хүн одоо Баясгалан гэдэг бас манай хэдийн 3-4 цэцэвт ажиллаж байсан эмэгтэй бас энд бид хүн дэмждэг үзүүлсэн байгаа. За тэгээд манай холбоочийн хийжсэн манай Баяртай ахын охин хөрөлжүүлэн бас энд бид хүн дэмждэг үзүүлсэн. За тэгээд манай одоо шатавт ажиллаж байсан Ундурмаа гэдэг эмэгтэй бас манай шатавт бид бүхэндээ бас мөр зэрэгцээ ажиллаж байсан. Гэх юм 8 хүн одоо бас хэдий одоо манай ингээс цэргийн төсөлд гараагүй ч гэсэн өөр ангид одоо ажиллаж амьдарч байгаа ч гэсэн өөр хотод амьдарч байгаа ч гэсэн бас энэ одоо хэлийн цэргийн тэг хуурдын 45 дахь ангийн хамт олноо хамт хэлжтэй одоо ангийнхаа 50 жилдээ зориулаад ингээд энэ гар үйл ажиллагаанд идэвхтэй орсныг одоо бас энд дуртахад таатай байна. За тэгээ бид бүхэн хөшөөг Улаанбаатар хотод одоо амьдардаг манай хэлийн цэргийн бас одоо хамт хэлчний одоо хүү одоо хамаатан болох Уганбаатар Төвшин баярын Уганбаатар гэдэг залуутай
одоо хамтарч хийсэн хоорондоо ярилцж байгаад. За тэр бол одоо бас манай Улаанбаатар хотын Цонжин болд гэдэг одоо та бүхэн мэдэх баг. Тэнд одоо нэг өөлийнхэн хөшөө мөшөөг бас нэлээд нэртэй уран баримтч юм байлаа. Тэгээ бид хүн ярилцаад одоо тэгээд загвараа гаргаад за энэ хөшөөний зургийг болохоор одоо хил хамгаалах байгууллагын нөгөө вебсайтн дээрээс хил хамгаалах байгууллагын одоо соёл сурталчилгааны хариуцсан хүмүүстэй холбогдож байгаа албан ёсны бас гэрэл зургийг авсан байгаа. За тэгээд энэ загварыг гаргаад ингээд тэр одоо хүн одоо 6 сарын одоо 10-аас 27-8-ны хооронд хийсэн. За тэгээ хөшөө хийж явах явцад одоо манай хотын ахмадын зөвлөлийн дарга Болдотор шууч, за манай болд ахлагч, за манай оюун цэцгэгч нар очиж одоо хөшөөний үйл ажиллагаа газар дээр нь үзэж харсан байгаа. Хөшөө ингээд үйл явцыг бид хүн мэдгдсэн байгаа. За тэгээд ер нь бол хөшөөг ингээд анх нөгөө загвараа гаргаад бид хүн ангийн зарчтай ирж уулзаад тэгээд одоо ангийн зарчтай бид хүн харилцаад ингээд загвар зурган дээр тоглосон дараа хамгийн анхны одоо бас хөшөөнийхөө үйл ажиллагааг одоо бол манай Сэмжид ахмад, за манай жимсэгч бид гурав бас ангийн зарчтай сууж байгаад ингээд бас яг энэ хөшөөг яг энэ байдлаар ингээд хийе гэдэг одоо бас энэ түүхэн цаг үед одоо бас гис удаа бид хүн байгаамаа. За тэгээд ингээд Улаанбаатар хотоос тээвэрлэх хажууд гарсан. Мэдээж одоо хөшөө учраас одоо ингээд зүгээр замын ингээд машинд явуулах бас боломжгүй. Тэгээд энэ дээр одоо хамгийн одоо бид бүхний өдөө зэрэгтэй хөшөөг бий болгоход одоо хамгийн том үнэтэй нэмэх хөр оруулсан 2 хүн байгаа. За энэ бол одоо манай ахлагч Дэ Батчулуун, ахлагч Дэ Чимбат нар байгаамаа. Энэ бүхэн энэ 2 хүн өөрсдөө хувийн машинаар 1400 км одоо ажил төрлөө орхиод ахмад хилчдийнхээ төлөө анги байгуулахын төлөө энэ хөшөөг одоо бүрэн бүтэн тээвэрлэж авчиж өгсөн шүү. Тэгээд одоо нийт ахмад хилчтэйгээ өмнөөс энэ зогсож байгаа энэ за хилчин дайштэйгээ өмнөөс энэ хандив үйл ажиллагаанд оролцсон бүх ахмад хилчтэй баярсан талцснаа илэрхийлээд ингээд та бүхнээрээ барахж байна. Ингээд манай ахмадын хорооны ангийнхаа 50 жил зориулж байгаа нэгэн хэсэг маань энэ хөшөө гэдэг одоо та бүхэндээ итгэл төгсөөнө. Ингээд та бүхэндээ энэ залуучуудаа ангийнхаа буй бүрэлдэхүүнтэй улсын хил хамгаалах үүсэлд нь өндрөөс өндөртийн амжилтыг хүсэн өрөөё. Нийт ахмадын өмнөөс баярлалаа та бүхэндээ. Баярлалаа. Таны цаашдын ажил хөдөлмөртөн өндөр амжилтыг хүсье. Хилчин ахмад хорооныхан манай хилчин ахмадуудаа зориулаад бүгдээрээ сайхан ахмад хэлтэй зориулаад бүгдээрээ сайхан халуун гадах таашилтаар нэг бэлэг барьж уран хайрлая. Сайхан халуун гадах таашилтын нор Монгол Улсын маршал Бэгзийн Гаваны нэрмжид Хэдийн цэргийн 245 дугаар ангийн захирагч хурандаа ган төмөр таныг хөндөтгэлийн хоомроо бүх хэлнүү хэмээн орон дуудаж байна. Та бүхэндээ энэ өдрийн мэндийг дахин дэвшүүлье. Орчин цагийн хил хамгаалах байгууллага үүсгэсний түүхт 92 жилийн энэ өдөр Монгол Улсын баатар Бэгзийн Гаваны нэрмжид Хэдийн 245 дугаар ангийн хөндөтгэлийн хэсэгт Монгол Улсын баатар Бэгзийн Гаваны хөшөө дурсгалыг босгож байгаа ахмад хэлчтэй баярлал талархснаа илэрхийлье. Монгол Улсын Хэдийн цэргээс 14 баатар төрөн гарсан байдгийг та бүгдээ мэднэ. Үүний нэг бол Увс аймгийн Өлгий сумын харьяат багтруулж Бэгзийн Гаван байдгийн тулгуурлалтанд оролцож баатарлагаар тулалдаж ам биерсдэж улмаар одоо тэр хийсэн гавьяаг нь төр засаг маань үнэлж бүгдээр Монгол Ард улсын баатар цолыг нэх олгосон байдаг. 2014 онд Увс аймгийн иргэн төлөөлөгчдийн хурлын шийдвэр гарч Хэдийн цэргийн 245 дугаар ангийг Гаван баатрын нэрмжид толгон мөнхөлсөн. Энэ хүний хийж үтээсэн зүйл байгуулсан гавьяаг бид бүхэн цаашид улам дэлгэрүүлж, сурталчилж, үр хүүхэдтэй, үе үеийн хилчидтэй сурчлан таниулж явах үүргийг хүлээдэг. Энэ цаг мөчид энэ хөшөөний нээлтэнд оролцож энэ түүхийн гэрч болж байгаа та бүхэндээ эрүүл их сайн сайхан бүхнийг өсөөрөө Хэдийн тэнгэр сэлмэг байж элчтэй яруу алдар бадарч яхахын өрөөлийг өргөн дэвшүүлье та бүхэндээ.
Монгол Улсын маашид Бэлзгийн оны нэрмжит хэдий 244 дугаар ангийн нийт ахмадчтай болон аль бааш тав хүндээ дахин цаахан баярын мэндийг өргөн мэдчихдээ. Төвний сарын аш шондог ариун тавын чимээг шагнаж хондог 18 тажаадус манай чондог ариун сэтгэлийн өдөрт санаж хондог Монгол Улсын хэд тайван байгээ.